Сайн байцгаана уу? Өнөөдөр бид молекул биологийн агссан төвшний цоврал лекцүүдийн 2 дахь лекцийг унших гэж байна. Тэгэхээр 2 дахь лекц маань генийн экспрессийн зохицуулгад зориулсан лекц байгаа. За генийн зохицуулга, генийн хяналт зориулсан лекц маань 2, 3 дугаар лекцүүдийг хамарч явуулна. Тэгэхээр 2 дугаар лекцэн дээрээ бид транскрипцийн үеийн генийн зохицуулга, за ялангуяа прокариотс дээр хэрхэн өрнөддөг, хэрхэн зохицуулдаг тухай агуулгыг өгөх нэ. За лекцийн маань үндсэн агуулга генийн тухай ойлголтыг хэдүүлээ сөхөж эргэж санана. За генийн экспресс буюу идэвхжил гэж юу болох тухай ерөнхий утгыг, за генийн экспрессийн хяналт зохицуулгууд хэрхэн яаж явагдах тухай, ямар молекулууд голчлон оролцдог, за генийн зохицуулга прокариотс дээр хэрхэн явагдах тухай тодорхой жишээнээр тайлбарлах болно. За бидний тойрон байгаа байгаль орчин, ялангуяа амьд биеүүд нэг эсээс ахуулаад олон эсээс тогтсон амьд ертөнц тэр чигтээ дараа дараагийнхаа удам шилжигтэй яг ижилхэн тодорхой хэмжээгээр хуулбарлагдчихсан байдаг. За тодорхой амьтны зүйлүүд үүсэн бий болдог. За шавьжч бай, амьтны аймгасч бай, яг ихтэйгээ адилхан жижиг үр төлүүд бий болдог. За эдгээр үр төлүүд тодорхой хугацаанд өсөж торноод тухайн амьтныг бол бүтээдэг. Хүн ч гэсэн ялгаагүй тийм ээ. Хүний бяцхан үрс төрснийхаа дараа аав ээж тэгээ ижилхэн нас бий гүйдсэн бүрэн одоо боловсрсон эстэй олон эсээс тогтсон организм бүрэлдэн тогтдог шүү дээ. За эдгээрийн гол чухал зүйл нь, үндсэн зүйл нь юу вэ гэж асуултууд гардаг. Яагаад амьтын яг ихтэйгээ адилхан? Шавьж яагаад жижиг авгалдайнууд нь, жижиг зулцгнууд нь яг нас бий гүйдсэн шавьжтайгаа адилхан? За ялаад ч гэсэн өндгөөсөөс үүсэнд бүрэлдэн тийм үү? Тэгээд ирэхээр зэрэг нас бий гүйцэхдээ ч гэсэн яг тэр зүйлийн шавьж болдго юм бэ гэдэг. Тэгэхээр зэрэг эрдэмтэн мэргэд маань энэ маань тэр чигээрээ эсийн дотор оршин байдаг үндсэн молекул болох геномын молекултай холбоотой юм а, энээс уламжлагдаж шалтгаанууд нь тайлбарлагдах болсон юм а гэдгийг одоо харуулж ирсэн, нотолж баримтуудыг гаргаж ирсэн байна. Тэгэхээр түрүүчийн лекцэн дээр ч гэсэн бас ярьж ирсэн тийм ээ. 2001 он, 2003 он гэхэд хүний геном төсөл бол дуусаад, хүний геном төслийн үндсэн дээр олон организмуудын геномын молекулын бүтцийг хэмжээгээр нь түн дагуулж байгаа генээр нь бүгднгийн нуклеотидын дарааллыг тогтоогоод дууссан гэж бол зарласан. За тэгэхээр зэрэг 2000 оноос хойших бүх одоо амьд организмын түүнийг төлөөлж байгаа зүйлүүдийн геномын дараалал дэлхий дахинд мэдээлэл нь ил болсон байх нэ. За үүнтэй холбоотойгоор төлөөллүүдийг ярьж байна тийм ээ. Тэгээд ирэхээр зэрэг геномын молекул дээр хичнээн ген агуулгадж байна вэ гэдэг нь одоо тодорхой болцсон байх нь байна. За одоо энэ дээр бактерийн эс харагдаж байна тийм ээ. Тэгэхээр бактерийн эс өөрийнхөө геном дотор 500 орчим генийг агуулдаг байх нь шүү гэж. За энэ 500 ген мэдээж эрэг бактерийг шаардлагатай өдөр тутам хэрэглэгддэг, өдөр тутам бодисын солилцоог нь явуулж байдаг молекулуудыг бүтээж байгаа гэсэн ойлголттой байна тийм ээ. За бактериас гадна дараагийнх нь эукариотсууд руу ордог. За эукариотс маань нийтдээ 5000 орчим гентэй хамгийн энгийн эукариотс тийм ээ. Тэгээ мөгөнцрөөс эхлэн цагаан хорхоо гэх мэтчлэнгээр агсан эукариотсын төвшнүүд бол харагдаж байна. Тэдгээрийн генүүд нь бол харилцан адил. Гэхдээ
5,000 генийг агуулж ин шүү гэж. За цагаан орхооны одоо олон эст организм руу орж байна тийм ээ. Тэгээд ирэхээр зэрэг энэ олон эст эвкариотис маань 13,000 орчим генийг геном дотор агуулж байгаа. За ургамал руу ороод ирэхээр зэрэг ойролцоогоор ургамлын нэг эс доторх геномын молекулд 25,000 орчим ген агуулгадж. За сэр нуруутан руу ороод ирэхээр ойролцоогоор 30,000 орчим ген нэг эс дотор. Эдгээр маань бүгдээрээ олон эс шүү дээ, тийм ээ, өндөр хөгжилтэй эвкариотис. Тэгэхээр энэ олон эсийн нэг эс дотор 30,000 орчим ген байна шүү гэдгийг харуулж байгаа. За үүнээс улбалаад тийм геном төсөл дээр жимсний ялааг асар их хэмжээгээр өргөн дэлгэр судалсан байдаг. Тэгэхээр жимсний ялааны онцлог түрүүчийн лекцэн дээр ч гэсэн багш дурдж байсан. Онцлог нь юунтай байдгүй гэхээр зэрэг энэ дээр нэг сонирхолтой онцлог яригдаад байгаа. Энэ нь болохоор хүний өвчин үүсгдэг ойролцоогоор 280 орчим генүүд одоогоор тодорхой болоод байх нь байна. Тэгэхээр энэ 280 орчим генийн 170 орчим нь жимсний ялааныхтай яг ижил. Өөрөөр хэлбэл жимсний ялаа яг тийм дараалалтай, тийм хэмжээтэй генүүдийг бас хадгалж ийн гэсэн. Тэгэхээр зэрэг жимсний ялааг ашиглаад тухайн генүүдийг судлах бүрэн боломжтой болж ирж байгаа. Тэгээд ирэхээр геномын молекулыг хүнийхтэй, өөр зүйлийнхтэй харьцуулан судалж, за ялангуяа хүний өвчнийг онцлох, эмчлэх, ямарваа нэгэн эмчилгээний тактик бай молекул болгож хайх зэрэгт генетикийн судалгаануудыг сүүлийн үед асар их өргөн хэрэглэдэг болсон байна. За прокариотисийн геном ихэвчлэн ишрихи колигийн загвар бактери дээр үзэгддэг их олон бактерийн зүйлүүдийг бол геномын молекул нь одоо мэдээлэл нь бол ил болсон байгаа. За ишрихи коли бол ихэвчлэн дандаа загвар бактери болгож үздэг. Ишрихи колигийн тодорхой ангиллууд ч гэсэн хүнд бол өвчин үүсгэдэг. За асар хүнд өвчнүүд ялангуяа бага насны хүүхдүүд өндөр настай улсууд энэ бол ишрихи коли тодорхой хэмжээний өвчин үүсгэж нас баралтын шалтгаануудын нэг шалтгаан болдог байна. За загвар организмыг судалж байхдаа бүх процессуудыг бас эс доторх суур процессыг бол судалж байсан. За ялангуяа К12 омгийн геномын дараалал нь бол бүрэн тогточихсон байна. За энэ геномын дарааллыг сэргээгээд нэг саная тийм ээ. Тэгэхээр зэрэг 4639 килохос нуклеотид урттай. За ойролцоогоор энэ урт геном дотор 4288 генийг агуулж байна. За эдгээр генүүдийн 1897 ген уур кодлдог гэдэг нь тодорхойлогдоод байна. За үүний 397 нь зохицуулгын хэсэг юм шүү. Тийм ээ. Тэгээд гэдгийг бас илрүүлж гаргаад байх нь байна. За 4288 энэ олон генүүд дотор ДНХ-ийн молекулын 80 эзлэн үлдсэн 20 интергений хэсгүүд байна гэдгийг тодорхойлсон байна. Тэгэхээр геномын молекулыг тодорхойлоод тодорхой энэ дээр ийм генүүд кодлогддог юм а гэхээр бас нэг асуулт гарч ирэх нь байна тийм ээ. Тэгэхээр зэрэг 4288 ген ишрихи колигийн бактери эс дотор геном дотор нь агуулгадаад тэгээд энэ нэг зэрэг бүгдээрээ ажилтгав. Тийм ээ? Бүгдээрээ үүн дотроос 1897 ген уургийг кодлт юм бол 1897 ген бүгдээрээ уургийг байнга нийлэгжүүлж идэх юм болов гэсэн ийм асуултууд бас гарч ирнэ. За геномын молекулыг нэгд дарааллын бүгдийг тогтооцсон учраас үүнийг бас тодорхой хэмжээний геномиксийн салбарын төвшөнд маппинг болгож хүнд ойлгомжтойгоор илэрхийлдэг болсон байна. За тэдгээрийн нэг геномын генетикийн маппинг хийгдсэн байгааг та бүхэн харж байна. Үүн дотор бол генүүдийн нэршлүүдийг энэ дээр
тодорхой бичиж яг геномынхаа аль дараалал хаана байгаа гэдгийг харуулсан зураглал бол та бүхэнд харагдаж байна. За үүн дээр улбаалаад бүх организмын геном ерөнхийдөө хүн төрөлхтөнд мэдээлэл нь бий болчихсон энэ тохиолдолд эдгээр геномд байгаа тэр их олон генүүд нэгэн зэрэг ажилтгүй. Нэгэн зэрэг ажилдаггүй болов хэрхэн яаж зохицуулагдаж ажилдаг вэ гэдгийг судалдаг тодорхой салбарууд бий болоод үүнийг геномиксын шинжилгээ ухаан ч гэсэн бас судалж байгаа. Тэгэхээр зэрэг бүх геном доторх генүүд хэрхэн зохицуулагдсан судалдаг юм бэ гэдгийг боллоо үүн дээр үндэслэгдээд мэдлэгийг боллоо энэ лекцэн дээр өгөх нэ, суурийг нь өгөх нь. За хүний геномын хувьд аваад үзье тийм ээ. Тэгэхээр хүний геном бид нар бүгдээрээ мэднэ. Бүгдээрээ ихэнх нь ойролцоогоор 99% нь бол бөөмийн геном дотор байршдаг. За бөөмийн геном маань хромосом хэлбэрээр 22 хос, 1 хүйсих буюу 23 хос хромосом. Эцэст нь хромосомыг бол хроматины утаслаг үүсгэн, хроматины утаслаг маань ДНХ молекулаас тогтно. За энэ ДНХ молекул эхний нэг үзүүрээс эцсийн хүртэл бүгднгийн дараалал бол 2 метр орчим урттай. За энэ бүх дараалал хүний геномын бүх нуклеотидын дараалал одоо хүн төрөлхтөнд мэдээлэл нь ил болчихсон, тодорхойлогдсон гэдгийг багш нь түрүү хэлсэн байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг хүний эдгээр геном маань ойролцоогоор 35,000 генийг кодолдог. За тэгвэл түрүүчийнхтэй адилхан бас асуулт гарч ирж байна тийм ээ. Тэгэхээр 35,000 ген хүний организмын эс болгонд байгаа. 35,000 ген эс болгон агуулж байгаа бол энэ 35,000 ген эс болгон дотор бүгдээрээ ажиллах чадвартай юу? Бүгдээрээ ажилтгүй гэдэг асуулт гарч ирэх нь байна тийм. Тэгэхээр зэрэг байгаль дэлхий түүнийг зохицуулж идэг байна. За тэгэхээр тэр зохицуулж байгаа ген идэвхжээд ажиллаад эцсийнхаа бүтээгдэхүүнийг өгөж байгаа тэр үйлдэлийг нэлэнхүүд нь бүгдийг нийлүүлээд генийн экспресс гэж нэрлэдэг. За англи хэл дээрээ бас экспресс гэж нэрлэгдэнэ. Монгол хэл дээр кириллээр экспресс гэдэг үг шууд бас дуудаг. За монгол хэл рүү зарим эрдэмтэд бас генийн идэвхжил гэж орчуулдаг. Тийм учраас хэрвээ генийн идэвхжил гэж байвал генийн экспресс явагдаж байна. Генийн идэвхжлийн үйл ажиллагаа явагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. За генийн экспресс маань мэдээж генетикийн мэдээллийг идэвхжихийг бол хэлж байгаа. За генотипээс фенотип хүртэлх бүх завсрын бүтээгдэхүүн, дээрээс нь хамгийн сүүлд бүтээгдэж байгаа уургийн бүтээгдэхүүн. За тэгээ уургийн бүтээгдэхүүнүүд тодорхой хэмжээгээр эсэд өөрчлөлт оруулаад хүний организмын болон тодорхой бүх организмуудын фенотипд хэрхэн өөрчлөгдөж байгаа гэдэг хүртлийг бас хамруулан ярьдаг байна. За эс дотроо бол генээс уург хэрхэн нийлэгдэж байгаа, тэр уург хэрхэн яаж бүтэж байгаа, ямар үе шатуудыг авч байгаа гэдгийг бас генийн экспресс гэдэг үгээр илэрхийлдэг. За бүх эс дотор нийлэгдэж байгаа уургууд дураараа бол үүсдэггүй гэдгийг харуулж байна. Тэгэхээр зэрэг 35,000 ген дотроос хэдэн уургийг кодлох тийм ээ. Тэгэхээр тэр уургууд бүгдээрээ нэг дор, нэг цаг хугацаанд нэг эс дотор үүсэх үү гэдгийг бас асуултын тэмдэгтээр гаргаж ирдэг. Тэгэхээр зэрэг мэдээж хэрэг эс болгон тэр бүх уургуудыг нийлэгжүүлдэг юм байна. Гэхдээ геномын хувьд бол эс болгон хадгалж идэг юм байна. Тийм учраас уураг дураараа үүсдэггүй. Тэр тодорхой хэрэгцээ нөхцлөөр үүсдэг. За тэр тодорхой зорилгоор үүсдэг. Тэр тодорхой цаг хугацаанд үүсдэг гэдгийг бол генийн экспресс зохицуулж идэг байна.
За энэ дэр жишээ татагдчихээн тийм ээ. Арьсны эс бол харагдчихээн. Тэгэхээр зэрэг арьсны хэсэг бол хүний арьсны хэсэг бол харагдчихээн. Тэгэхээр хүний арьсны хэсэг бол их сайхан тойлгоор арьсны эсүүдээс тогтсон гүйлгүр энэ төр харагддаг шүү дээ. Хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг. За хүний арьсны хэсэг дээр өөр эсүүд бол ургасан байгааг харагдчихээн. Энэ бол тодорхой хэмжээний хавдрын эс байх нь байна тийм ээ. Тэгээд ирэхээр энэ хавдрын эс арьсны эс байх тэр байршилд бол урган бий болж бүр таваа нь харагдчихээн. За энэ тодорхой хэмжээгээр арьсны эс байх газар өөр эсүүд урган бий болж төрөмгийлж газар авч байгаа байдлыг харуулж байна. Тэгэхээр энэ бол тухайн эсүүдийн генийн зохицуулга алдагдаад өөр зохицуулгууд явагдаад өөр төрлийн эсүүд үүсэж байгаа шүү гэдгийг үүнээр хэлж байна. Тэгэхээр зэрэг бүх хавдруудын тодорхой үүсэх шалтгаанууд нь бас геномын молекулаас эхлээд гений идэвхжлээр үүссэн шалтгаан байж бас болох нэ. За гений экспрессийн хяналтыг үүнээс хойш слайдууд дээр ярьж өгнө. За тэгэхээр зэрэг бүх генүүд нэг доор бүгдээрээ ажилтгүй юм байна гэдгийг бодлоо. За үүн дотроос геном дээр байгаа тэр их олон генүүдээс зөвхөн сонгогдсон генүүдийн экспресс явагдана шүү гэдгийг зааж өгч байна. За бүх генүүд нэг цаг хугацаанд идэвхжихгүй. Тэгэхээр эс дотор байгаа геном дотор хичнээн ген кодлогдсон байна. Тэд нэг цаг хугацаанд бүгдээрээ идэвхжихгүй шүү гэдэг. За экспресс янз бүрийн цаг хугацаанд явагддаг. Тийм ээ. Тэгэхээр нэг генүүд нэг хэсэг хэрэгцээтэй үедээ идэвхжиж ажилласны дараа хянагдаж байдаг. За тэгээд тодорхой цаг хугацаанд хэрвээ тэр зогсвол тухайн эс өөрийн үйл ажиллагаанд ямар уураг, ямар молекул хэрэгцээтэй гэдэг нөхцөл үүсэх тохиолдолд ахаад түүнийг хариуцсан өөр генүүд идэвхжиж ажиллана шүү гэж. Тэгэхээр эндээс энгийн нэг логик юу гэхээр зэрэг генүүд өдөөгдөж тийм ээ идэвхждэг юм байна. Экспресс нь явагддаг юм байна гэсэн ийм одоо утга санаа орж ирж байна. За одоо гений экспрессийг прокариотс дээр байгаль дэлхийдээр бид нар энгийн нэг эсээс тогтсон прокариотс, олон эсээс тогтсон олон эсийг үүсгэдэг эвкариотсуудын тухай ялгааг биологийн шатнаас эхлээд та бүхэн танилцаад мэдсэн байгаа. За прокариотс дээр зохицуулга өөрөөр хэлбэл геномын түвшин дэх зохицуулга нь хэрхэн явагддаг нь амархан хялбархан таньж мэдэгддэг учраас прокариотсын зохицуулга дээр энгийн зохицуулгаас эхлээд өнөөдөр бол ялгаж ярина. Тэгээд дараагийн лекцэн дээр бол эвкариотсын генийн зохицуулгыг бүхэлд нь авч ярьж өгөх нэ. За прокариотс бид нар мэднэ тийм үү? Гадна талаараа цитоплазмын мембрантай маш энгийн эс байдаг. За түүний геном нь болохоор зэрэг ганцхан хромосомтой. За хромосом нь бол цитоплазмынхаа дотор талд сул тодорхой хэмжээгээр нэгтрэн байршиж байдаг. За энгийн байршилмал тэр тэгэхээр ямар ч бөөмийн мембрангүй учраас геномын молекул шууд цитоплазм дахь үйл ажиллагаанд оролцох бүрэн боломжтой гэсэн үг. Тийм учраас прокариотын зохицуулга транскрипцийнхаа төвшөнд байнга яригдж байдаг байна. Тийм ээ. Тэгэхээр транскрипцийн төвшний хамгийн энгийн тодорхой жишээ болж яригдах нь байна. За энэ схемээр энийг прокариотс гадна талын мембрантай гэд үзэхээр зэрэг биднэрт геномын молекулыг энд дүрслэн харуулсан байна. Тэгээд геномын молекулаас тодорхой генийн дараалал дээр тийм ээ ДНХ молекулаас РНХ полимераз эсгэггийн тусламжтайгаар транскрипц явагдаад за транскрипцийн үндсэн дээр мэдээлэл РНХ үүсэж байгаа байдал харагдаж байна. Тэгэхээр мэдээллийн РНХ үүсээд ихний дарааллууд нийлэгжээд эхлэнгүүт тэр цитоплазмда байж идэг учраас оршиж идэг учраас тэр яаж ин шууд
трансляцийн механизмд орж уураг нийлэгжих бүрэн боломжтой болоод эхэлдэг. Тэгэхээр зэрэг гений молекул транскрипцэд оронгууд түүнд шаардлагатай тээврийн эренхий ч гэсэн нийлэгжээд эхэлнэ. За түүнд шаардлагатай трансляцид орох рибосомын эренхий ч гэсэн нийлэгжээд эхэлнэ. Тэгэхээр энэ бүх молекулууд трансляцид орох бэлтгэл молекулууд болдог учраас тэр трансляцид орох бүрэн боломжтой. За ингээд мэдээллийн эренхий нийлэгжид дуусаагүй ч гэсэн эхний яаж вэ? Трансляцид орох бүрэн боломжийн болж трансляцид процессд орсныхаа үндсэн дээр амин хүчлүүд уургууд нийлэгжид эхлэх боломжтой болдог байна. Тийм учраас прокариотын зохицуулга транскрипцийнхаа төвшөнд явагддаг байх нь байна шүү гэдгийг харуулж байна. За бид эднэрийг сая түрүүчийн слайдн дээр тайлбарлсан транскрипцийн төвшөнд генийн экспрессийн хяналт зохицуулагдаж байдаг. За гений экспресс ямар нэгэн зүйлд байнга хариу илэрч энгийн прокариотс дээр үйлдэгддэг. За энэ бол голчлон орчны нөхцлүүд байдаг. Ялангуяа прокариотс дээр шинэ хичээлийн зөв бодисууд бол их хэрэгцээтэй байдаг учраас шимт хичээлийнхаа хэлбэрүүдээс хамаарат шимт хичээлийнхаа хэмжээгээс хамаарат тэгээ орчны нөхцлөөс хамаарат гений экспресс байнга хариу өгч гений экспресс хянагдан явагдчихэдэг байна. За тийм учраас эдгээр тохиолдол өөрчлөлтүүдэд хурдан хугацаанд уургийг нийлэгжүүлэх процесс прокариотс дотор явагддаг байна. За нэг жишээ татъя, тийм ээ. Триптофан. За триптофан маань амин хүчил. За энэ триптофан амин хүчил маань нийлэгжиж маш их хэмжээний уургийн био нийлэгжилд оролцдог. Зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр зэрэг бактериэс маань өөрөө триптофаныг байнга байлгаж яхахын тулд тэр прекурсор хэлбэрээс нь энзим 1, энзим 2, энзим 3 гэдэг 3 янзын энзимээр түүнийг хувиргаад эцсийн триптофаныг бий болгодог. За үүнийг эс дотор бий болгоно гэсэн үг байна, тийм ээ. Тэгээд триптофаныг хэрэглэхийн тулд амин хүчлийг хэрэглэхийн тулд энэ их олон энзимүүдийг нэг дор эс дотор зайлшгүй байлгах шаардлагатай. Тэгэхээр зэрэг бактериэс маань өөрийнхөө геномд триптофан энзим 1-ийг ялгаруулагч триптофан E ген, триптофан D генийг хадгалж идэг байна. За авшуу дээрээс нь триптофан C гарч ирэх юм, тийм энзим 2. За триптофан B, A генүүдийг бас угсран геном дотор хадгалж идэг, агуулж идэг байна. Энэ генүүд бүгдээрээ нэг метаболизм буюу триптофаныг үүсгэх метаболизмд оролцож гэсэн үг байна. За ингээд ирэхээр зэрэг эдгээр генүүд тэр чигтээ бактерийн геномд угсран байрлагддаг. За нэгэнд триптофан эс дотор бий болоод ирэнгүүт тэр мэдээж эрэг бодисын солилцоонд оролцсон. Эргээгээ триптофаны тоо ихсээ цитоплазмд хангалттай болонгууд тэр яаж энзим 1 рүү саад хийх, зогсоох үйлдэлийг хийх боломжтой. Тэгээд ирэхээр бактери өөрийгөө зохицуулж эхэлж байна, тийм ээ. Триптофан хэдий сайн нийлэгчээд бэлэн ажлын идэвхтэй болонгууд тэр түүнд оролцож байгаа энзимүүдийг блок хийдэг байна. За ингээд сөрөг урвалыг бий болгож байна шүү гэдгийг харуулж байгаа буцаагаад. За нөгөө талаасаа тухайн энзимүүд байнга нийлэгжиж байгаа, тийм ээ. Тэгээд триптофан тодорхой хэмжээгээр бий болоод ирэнгүүт эдгээрийг геномынхаа молекул руу молекулын үйл ажиллагааг зогсоох үйлдэлийг хийдэг. Бас өөрөөр хэлбэл зогсоож байна гэдэг маань триптофан маань эргээгээд генийхаа экспрессийг зогсоох үйлдэлийг хийж зохицуулж байгаа шүү гэдгийг харуулж байгаа.
За прокариотис дотор метаболизм явахдаа мэдээж хэрэг анаболизм, катаболизмын чиглэлээр бол явна. Тэгэхээр анаболизм гэдэг маань жижиг нэгдлүүдийг нийлүүлж том бүтэц үүсгэхийг, катаболизм гэдэг маань янз бүрийн хэмжээний субстанцуудыг хэсэглэн жижиглэхийг бол хэлдэг. За ийм учраас геномын молекул дээр апирон гэдэг ухтган гарч ирдэг. За апирон гэдэг ухтган маань геномын молекул дээр нэгдүгээр байрших нь байна. Тэгээд ДНХ молекулаас тогтдог. ДНХ-ийн нэгэн хэрчим. Тэгэхээр зэрэг нэг метаболизмд оролцдог хид хідэн генүүдийг угсран байгаа байршлыг апирон гэж нэрлэх нь байна. За апиронууд нэг метаболизмд оролцох олон энзим, уургуудыг кодладаг генүүдийг дараалан байрлуулдаг гэдэг нь түрүүчийн триптофан дээр ойлгомжтой болсон. За зөвхөн генүүдийг агуулгаас гадна тэр генүүдийг гений идэвхжлийг өдөөх зохицуулгын хэсгүүдийг бас агуулдаг. За үүнийг хамгийн түрүүн бид нарын мэддэг 2 дугаар курстээ үзэж байсан тийм ээ. Транскрипцийг хэрхэн явуулахад ямар молекулууд ордог вэ гэдэг дээр бид промотер гэдэг хэсгийг бол хамгийн чухал гэж зааж ирсэн. За энэ промотер хэсэг орох нь байна. За дээрээс нь прокариотис дээр оператор гэдэг ухтгуунууд бас ордог. Энэ бас зохицуулагчийн нэгэн хэсгүүд. ДНХ молекулын тийм ээ. Тэгэхээр нуклеотидийнхаа дарааллаас тогтно промотер, оператор хоёр. За дээрээс нь промотерын талын авахардал гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр промотерын хэсэг дээр операторын хэсэг давхцсан байдлаар байж болно шүү гэдгийг харуулж байгаа. За энэ хэсэг дээр РНХ полимеразыг промотерт холбож за түүнийг бас хянаж байдаг байна. За энэ дээр ген асах, ген унтрах гэдэг жишээнүүдийг бол харуулж байна. За үүн дээр бид нэр схемээ ойлгох гээд үзье тийм ээ. Тэгээд ирэхээр зэрэг энгийн генийн нэмэх нэг байршил энд бол харагдаж байна. За уртаа талд нь ДНХ молекулын зохицуулах хэсэг буюу промотер хэсэг бол харагдаж байна. За промотер хэсэг дээр РНХ полимераз хэсгийг холбогдсон байгаа байдал нэгэнд РНХ полимераз хэсгийг холбогдсон тохиолдолд тэр транскрипц эхэлж байгаа гэж бол бид нар ярьдаг байсан. За энэ транскрипц явагдаж байгааг сумаар зааж өгч байна. За нэгэн транскрипц явуучвал мэдээллийн РНХ үр дүнд нь үүсдэг. За энэ үйлдэлийг юу гэж бас нөгөө талаас ярьдгүү гэхээр энэ ген асаж байна гэдэг. Өөрөөр хэлбэл англиар хэлэлтээр genes on гэж бол ярьдаг. За энэ бол гений экспрессийн эхний үе шат эхэлчлээ гэдгийг тайлбарлаж байгаа. За нөгөө талаас РНХ полимераз хэсгийг репрессор уураг промотер дээр ДНХ-тэй холбогдоод үүнийг РНХ полимераз хэсгийг салгачиж байгаа. Нэгэнт ДНХ молекулаас РНХ полимераз хэсгийг салчиж байгаа болохоор зэрэг энэ генийн транскрипц явагдахаа болчихж байна гэсэн үг. За үр дүнд нь юу гэж хэлэх үү гэхээр ген унтарч байна. Англи хэл дээр genes off гэж бол ярьдаг. За тэгээд ямар ч гений идэвхжлийн бүтээгдэхүүн үүсэхгүй учраас энэ ген унтарсан унтаа байдалтай гэж ойлголтууд бол явдаг байна. За бидний нөгөө триптофаны энзимүүдийг нийлэгжүүлэх дээр жишээ бол тавьсан схем бол харагдаж байна. За хэдүүлээ схемээ ойлгоё. Тэгээд ирэхээр зэрэг триптофан E, B, C, B, A гэсэн энэ энзим дараалан байрласан байна. За ген дараалан байрласан байна тийм ээ. Тэгэхээр үүнийг апирон гэж нэрлэж байгаа. За апирон маань триптофаны апирон генүүдийг агуулгаас гадна түрүүн бид нар промотер операторыг агуулна шүү гэж зааж өгсөн. Тэгэхээр промотерын хэсэг маань энэ хэсэг бол харагдаж байна. Промотер хэсэг дээр РНХ полимераз хэсгийг холбогдож транскрипц эхлэх ёстой. За мөн операторын хэсэг бол энэ давхцаж бол харагдаж байна. Одоогоор операторын дараалал дээр ямарваа нэгэн молекул холбогдож суугаагүй байх нь байна, тийм ээ. За энэ тохиолдолд РНХ полимераз хэсгийг ямар ч саадгүйгээр нэг ажиллахад апиронуудын онцлог юу байдгүй гэхээр зэрэг
нэг промотороор нэг зохицуулах хэсгээр нэг транскрипцээр ганцхан транскрипцийн үйлдэлээр энэ олон генүүд тэр чигтээ мэдээллийн эренхий рүү хуулбарлагддаг. За үүсэж байгаа нь тус тусдаа эренхий үүсэх байх нь тийм ээ. Нэг промотороор нэг транскрипцийн явуулах молекулуудаар удирдагдаад энэ нэг л мэдээллийн эренхий 5-аас 3 чиглэлд бол үүсдэг. Харин трансляц нь тус тусдаа явагддаг. Тэгэхээр зэрэг триптофан ES-ийн ген дээр кодлогдсон хэсэг маань тусдаа трансляц явагдаад стоп код энд харагдаж байна тийм үү. Тэгээд ирэхээр энэ зогсгсон код хүртэл трансляц явагдаад уураг нийлэгдэх боломжтой. За энэ эхлэлийн хэсгээс нь ахуулаад ахаад зогсгсон код хүртэл трансляц явагдаж дараагийн уураг үүсдэг. Тэгэхээр апероны гол онцлог зөвхөн бактериэс дээр л харагддаг. Эвкариот өндөр хөгжсөн эвкариотс дээр ийм ухтхан бол байдаггүй. Тийм учраас прокариотсын генийн транскрипцийн зохицуулга бас геномын молекулын онцлог нь энэ байдаг байна шүү дээ. За тусдаа уургууд бол үүсдэг шүү. Трансляц нь тусдаа явагддаг. Транскрипцийн нэг молекулаар удирдагдана. За нэг эренхий мэдээллийг агуулсан эренхий үүсдэг шүү гэдгээр онцлог байдаг шүү гэдгийг харуулж байна. За нэг гений экспрессыг явуулахын тулд олон генүүд бас экспресслэгдэж байна шүү гэдгийг онцолж байна. За үүний одоо бидний саяны яриад байсан нэг жишээ харагдаж байна тий. Триптофаны аперон гэж. За энэ триптофаны аперон маш сайн судлагдсан. За триптофаны өөрийнх нь молекул бас нөлөөлдөг. Тэгээ олон энзимүүд триптофаны метаболизмд оролцдог олон энзимүүд нийлэгддэг шүү гэдэг. За лакаперон дээр бас бактериэс дээр маш сайн судлагдсан аперон байгаа. Лактозын молекул ихсэх тохиолдолд түүнийг задлах энзимүүд эсгэгүүд одоо энэ апероноос гаралтайгаар нийлэгддэг тухай. Энэ аперон дээр лактозыг задлах энзимүүд генүүд байдаг шүү, кодлогддог шүү гэж. За триптофаны аперон дээр триптофан нийлэгжүүлэх хяналтын систем зайлшгүй байдаг. За хэд хэдэн генүүд триптофаныг нийлэгжүүлэхэд бол оролцсон. За зохицуулагч хэсэг байгаа гэдгийг түрүүч схемээр тайлбарлаж ирсэн. За үүн дээр ч гэсэн бас тайлбарлая тийм ээ. Тэгэхээр аперон маань нэг метаболизмд оролцдог хэд хэдэн уургуудыг цууруулаад кодлцсон байгаа нь харагдаж байна. Оператор хэсэг маань энд харагдаж байна. За эренхий полимераз хэсгийг холбогдох промоторын дэнхээ дараалал энд харагдаж байна. Энэ бүгдийг зохицуулгын хэсэгтээ хамруулад триптофаны аперон, TRP аперон гэж нэрлэдэг. За гадны хүнс тэжээлийнхаа хэлбэрээс гадна хүнс тэжээлийнхаа хэмжээнээс их хамаардаг бактериэс гэж зохицуулга нь хамаардаг гэж түрүүн тайлбарлаж ирсэн. За үүнийг триптофан дээр жишээ татъя. Хэрвээ эс дотор триптофан их хэмжээтэй хангалттай түвшинд байгаа тохиолдолд бактери триптофаныг одоо эцсийн хувиралд оруулдаг тэр их олон эсгэгүүдийг нийлэгжүүлэхэ болждаг. Тэгэхээр зэрэг бэлэн байгаа триптофаныг өөрийнхөө бодисын солилцоонд ашиглаад харин триптофаныг эцсийн бүтээгдэхүүн болгохыг бий болгодог тэдгээр олон энзимүүдийг нийлэгжүүлэхэ болчихно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр нийлэгжүүлэхэ болно гэдэг үгийн цаатаатал генүүд нь транскрипцэд орохгүй шүү гэдгийг л харуулж байгаа. Тэгэхээр генийхаа төвшөнд транскрипцийнхаа төвшөнд нөхцөл байдлаас хамаарат зохицуулж байгаа байдлыг бол харуулж байна тийм ээ. За мэдээж хэрэг генүүд нь транскрипцэд орохгүй л энзимүүд нь нийлэгжүүлэхгүй. За тэгээ үйл ажиллагаа репресс буюу дарангуйлагдаж байна гэж ойлгогддог. За репрессорууд мэдээж хэрэг дарангуйлах үйлдэл хийж байгаа уургууд. За зохицуулагч хэсэгтэй бол холбогдно. За эренхий полимеразыг промотортой холбогдохыг зогсоодог байна.
Тэгээд үр дүнд нь транскрипцийн эхлэлийг зогсоох эсвэл транскрипцийн үйлдэлийг багасгах үйлдэл явагддаг. За репрессорууд маань аллостерик уургууд бол байдаг. Хэлбэрээ амархан өөрчлөх чадвартай, за идэвхтэй болон идэвхгүй байдалд оршиж байдаг байна. За триптофан их байхад тохиолдолд триптофан TRP репрессортой холбогдно. За репрессор маань хэлбэрээ өөрчилнө. За идэвхтэй хэлбэр рүү шилжинэ. За репрессор ДНХ-тэй эвлэн холбогдох нь байна. За үр дүнд нь транскрипц зогсдог. За ийм үйлдэлүүд явагдана. Тэгэхээр зэрэг энэ маань триптофан маань өөрөө ко-репрессор молекул болдог шүү гэдгийг харуулж байгаа. Ко гэдэг маань зэрэгцэж адилхан за түүний тусламжтайгаар репресс дарангуйлагдах үйл ажиллагаа явагдаж байгаа шүү гэдэг утгаараа триптофаныг ко-репрессор гэж бас нэрлэнэ. За схемээр илүү ойлгомжтой тайлбарлая. За энэ дээр юу харагдаж байна тийм ээ? Бид нарын триптофаны апирон эндээс эхлэн шүү гэдгийг харуулж байна. За энэ зохицуулагч хэсэг буюу промотор, за оператор хэсэг бол энд харагдаж байна. Эдгээр маань ДНХ-ийн хэсэг. За мэдээж хэрэг репрессор уурга маань геном дээр кодлогдно. Түүнийг өдөөх журмаар транскрипц явагдаж, за эцэст нь бид нарын репрессор уурга нийлэгдсэн байдаг байна. За триптофан цитоплазмд хангалттай байгаа тохиолдолд эцсийнхаа бүтцийг олсон триптофан репрессор уургатай холбогдно. За репрессор уургатай холбогдонгууд репрессор уургийг идэвхтэй түвшинд шууд шилжүүлдэг. За триптофаныг ко-репрессор гэж нэрлэж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг репрессор уурга идэвхжүүлэнгүүд тэр одоо яаж оператортой очиж холбогдож байна. Нэгэнд оператортой холбогдсон энэ бүрдэл маань РНХ полимераз эсхийг одоо ажиллах боломжгүй болгож, ДНХ-тэй холбогдох боломжгүй болгож байна. За нэгэнд РНХ полимераз эсхийг холбогдож чадахгүй учраас тэр ДНХ-гээс мэдээж хэрэг сална. Харин үр дүнд нь транскрипц явагдахгүй. За нэгэн транскрипц явагдахгүй бол ген идэвхжихгүй. Генийн үйл ажиллагаа үргэлжлэл алдагдана гэсэн үг байна. За энэ үр дүнг эцэст нь генийн үйлдэлийг унтрааж байгаа учраас уурга юу гэж нэрлэж байна? Энэ одоо зохицуулаад байгаа энэ уургийг репрессор уурга гэж нэрлэдэг. Үүнийг бас ген зохицуулагч уургач гэж бас нэрлэдэг байна. За энэ дээр өөр схем дээр яг саяны үйлдэлийг бол харуулж байна тийм ээ. Бид нарт репрессор уурга цитоплазм дотор нийлэгжээд идэвхгүй түвшинд байж байгаа байдал харин триптофантай буюу ко-репрессортой холбогдонгууд тэр идэвхтэй хэлбэр рүү шилжиж за триптофанд оролцдог олон энзимүүдийн промотор зохицуулагч хэсэгтэй очиж холбогдоод РНХ полимераз эсхийг холбогдох боломжгүй болгож байгаа. Тэгэхээр нэгэнд РНХ полимераз эсхийг холбогдохгүй, ДНХ молекултай холбогдохгүй байна гэдэг маань тухайн апирон транскрипц явагдахгүй шүү гэж. Тэгэхээр ямар ч уургийн нийлэгжил байхгүй, ген унтарсан байдалтай байгааг харуулж байна. За энэ тэгэхээр зэрэг репрессор уургийн тусламжтайгаар тухайн генийн зохицуулгыг хийж байна гэж ойлгогддог. За триптофаны төвшин цитоплазм дотор маш багасчихжээ. Ийм нөхцөл байдлаас үүсэж болно. Тэгэхээр репрессортай бол юу ч холбогдохгүй. Яагаад гэхээр триптофан хэмжээнд багасчихсан репрессор молекултай холбогдох боломжгүй. Тийм учраас репрессор уурга маань идэвхгүй хэлбэрээр явна байна. Тэгэхээр хичнээн идэвхгүй байна. Тэр транскрипцэд болон РНХ полимераз эсхийг нөлөөлж болж чадахгүй. Тэгээд ирэхээр түрүүчийн слайднаас эсэргээрээ тийм ээ транскрипцэд РНХ полимераз транскрипцэд орох боломжтой болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энзимүүдийг нийлэгжүүлэх.
За схем дээр илүү ойлгомжтой танилцуулъя. За үүн дээр бидний DRP апирон харагдаж байна, тийм ээ. Тэгээд ирэхээр зэрэг репрессор уурга маань идэвхгүй. За цитоплазм дотор триптофан байхгүй. Тэгэхээр тэр репрессор уургатай холбогдохгүй гэсэн үг. Тэгэхээр нэгэнд холбогдохгүй репрессор уурга идэвхгүй хэлбэртэй байгаад байгаа учраас тэр хизэж оператортай холбогдож чадахгүй. За холбогдохгүй байгаа тохиолдолд RNA полимераз эсгэг тэр байнга транскрипцийг өдөөж эхлүүлнэ гэсэн үг. За нэгэнд транскрипц эхэлсэн тохиолдолд бидний апирон дээр байгаа энэ генүүд маань тэр чигтээ транскрипцэд орж RNA-гээ үүсгэн RNA-гээс тус тусын өөрийнх нь уургууд бол үүснэ. Тэгэхээр зэрэг гений экспрессийн эцсийн бүтээгдэхүүн хүртэл үүссэн шүү гэдгийг харуулж байна. За бидний биологи дээр болон молекул биологийн үндэс дээр судалж байсан уурга нийлэгч хөвөл явц маань ингэж зохицуулагддаг байх нэ гэдгийг прокариотсын триптофаны апирон дээр харуулж байна. За энэ дээр бас өөр схем харагдаж байна. Гэхдээ адилхан триптофаны тухай тийм ээ. Триптофан байгаа тохиолдолд репрессор уурга идэвхтэй хэлбэрт шилжээд тэр яаж юм триптофаныг нийлүүлэхийг зогсоож байгаа байдал триптофан цитоплазмд байхгүй байгаа тохиолдолд тэр байнга транскрипц нь явагдаж байгаа шүү гэдгийг харуулж байна. За лактозын эдэн маань энергид зориулагдаж ашиглагддаг сахар. За үүнийг бол бактериэс асар их өөрийнхөө одоо энерги их үүсвэр болгож ашигладаг. Тийм учраас зайлшгүй бактериэсийн өөрийн бодисын солилцоонд энэ молекул хэрэгцээтэй. За түүнийг задлах энзимүүд бактери зайлшгүй хэрэгтэй болдог. За тийм учраас эдгээр энзимүүд ажиллахын тулд лактоз зайлшгүй байж ах ёстой. За ингээд лактоз ихсээд цитоплазм дотор ихсээд ирэнгүүт энзимүүд нь тэдгэрийг задлах энзимүүд нийлэгдэж эхэлнэ, синтезлэгдэнэ гэсэн үг. За үүнийг өдөөгдөх гэж бол бас хэлдэг. За тэр олон задлах хэсгүүдийг лакапирон дээр генүүд нь бол кодлогдсон байдаг. За мөн лакапирон өөрийн промотер хэсэгтээ, оператор хэсэгтээ за энзимүүдийг кодлох генүүд өгсрөн байрлаж байдаг. За эцэстээ нийлэгдсэний дараа лактозыг задлах үйл ажиллагааг явуулдаг байна. За лактоз байх тохиолдолд репрессор суларсан байдалтай харагдана. За генүүд бол идэвхжсэн. Лактоз байхгүй байх тохиолдолд репрессор ДНХ-тэй холбогдно. За тэгээд транскрипцийг бол зогсоодог. За лакапироныг схемийг бол харуулж байна. Тэгэхээр LAC-ZYA гэсэн эдгээр генүүд өгсрөн орж ирдэг. За промотер хэсэг нь энэ байна. За тэгээд лакапирон энд байгаа шүү гэдгийг энэ дээр харуулж байна. За нэгэнт лакапирон дээр транскрипц эхлүүл мэдээж хэрэг эдгээр энзимүүдийг нийлэгжүүлэх нэг л мэдээллээр энэхээ үүснэ. За мөн дээрээс нь зохицуулгын хэсэг энд бол байгаа шүү гэдгийг харуулж байна. За аллолактозууд тийм ээ лакапирон дээр бас үйлчлэх боломжтой. Энэ бол репрессортой холбогддог. За репрессор ДНХ-гээс чөлөөлөгдөн суларна. За индюсер гэж бол эдгээрийг бас нэрлэдэг. За транскрипцийг бол эхлүүлдэг. За лактозын төвшин энзимүүд хэрвээ нийлэгжүүл багасдаг, цитоплазм багаснаа гэдгийг харуулж байна. Аллолактоз репрессорээс суларна. За репрессорд ДНХ-тэй холбогдоод транскрипцийг зогсооно гэсэн ийм үйлдэлүүд бол явагдах нь байна. За үүнийг схемээс харъя тийм ээ. Тэгээд ирэхээр аллолактоз индюсер гэж нөгөө талаасаа бол нэрлэдэг. За бид нарын уурга бахан тийм ээ. Репрессор бол уурга бахан. За репрессор уурга идэвхтэй байгаа тохиолдолд аллолактоз холбогдно. Аллолактоз холбогдонгууд тэр яаж юм репрессорыг идэвхгүй болгож хувиргаж. Тэгээд ирэхээр лактоз
цитоплазмд байгаа тохиолдолд репрессор идэхгүй болох нь байна шүү. Репрессор идэхгүй болгочонгууд одоо лагапироны транскрипц эхэлнэ. Генүүдийг асааж эхэлнэ гэсэн үг. За энэ маань мэдээллийг ирэнхээр шилжиж нийлэгжинэ. За тэгээд бета-галактозидаз, пермиаз, трансацетилаз гэсэн эдгээр уургууд тус тусдаа нийлэгжинэ. Эдгээр маань лактозыг задлах энзимүүд бол. За эндээс юу гэж харагдаж байна гэхээр зэрэг лагапирон асаж байгаа байдлыг харуулж байна, тийм ээ. Тэгэхээр асахдаа тэр аллолактоз индустрийн өдөгчийн нөлөөгөөр репрессор уургийг одоо идэхгүй байдалд оруулж лагапирон идэвхжих, нийлэгжих ийм процессыг бол харуулж байна. За энэ дээр репрессор уург идэвхтэй байдалд лактоз цитоплазмд байхгүй байгаа тохиолдолд репрессор уургтай холбогдож чадахгүй. За энэ байнга идэвхтэй байдалд байдаг учраас тэр одоо оператортой очиж холбогдно. Оператортой очиод холбогдчихонгууд эренхээ полимераз эсгэг цаашаа ажиллах боломжгүй болж ирнэ. Нэгэн эренхээ полимераз эсгэг ажиллаж чадахгүй бол транскрипт зогсоход хүргэдэг. За ингээд транскрипт зогсонгууд генүүд бол замнаас үүсэлтэй төрүүчийн 3 уург бол үүсэх боломжгүй. За ингээд ирэхээр зэрэг тэр бактери өөрийнхөө лактоз байхгүй байгаа тохиолдолд лактозыг задлах ферментүүдийг нийлэгжүүлэхгүй үйлдэл хийж өөрийнхөө генийг зохицуулганд оруулж байна гэсэн ийм одоо ойлгох тухай болно. За энэ дээр өөр схемдэр бол харуулж байна, тийм ээ. Транскрипцид эренхээ полимераз эсгэг одоо холбогдож чадахгүй транскрипц блок хийж байна гэдгийг харуулж байна. За энэ нь болохоор зэрэг лактозын тусламжтайгаар идэвхтэй байсан репрессор уургийг холбогдож, за энэ дээр холбогдож түүнийг холбогдох энэхээ молекултай холбогдохоос сэргийлж байна. За энэний тусламжтайгаар эренхээ полимераз эсгэг холбогдож чадахгүй байснаа эргээд холбогдож байгаа байдлыг харуулж байна. За үр дүнд нь транскрипт үүсэж эхэлж байна. За энэ нь болохоор зэрэг ген идэвхжиж байна гэсэн үг. За бид нар лактоз триптофаны метаболизм хэрхэн явагдаж байгаа, геномынхаа төвшөнд хэрхэн зохицуулагдаж байгаа гэдгийг жишээн дээр сайн яриад дуслаа. Тэгэхээр зэрэг бактери өөрийнхөө метаболизмуудыг геномынхаа төвшөнд, транскрипцийнхаа төвшөнд зохицуулж яан шүү гэдгийг харуулж байгаа. За үүний үр дүнд уургийн бас нийлэгжил зохицуулагдаж байна. Энэ уургийн нийлэгжил зохицуулагдаж байгаа гэдэг маань цаадаа талдаа гений экспрессийн эцсийн бүтээгдэхүүнүүд, үйлдэлүүд бас зохицуулагдаж байгаа шүү гэдгийг давхар хэлж байгаа. Тэгээд энэ маань орчны нөхцөлд хариу өгч, за бактери ирсийн метаболизма чөлөөтэй явуулах, түүнийг зохицуулах гэсэн ийм одоо ухтхунд ойлгогддог. За генүүдийн сөрөг хяналт явагдаж байгаа гэж ойлгоно. За репрессорууд идэвхжснээр апиронууд бол ажиллахаа одоо болж байна. За триптофан дарангуйлах бол апирон, лактоз өдөөгдөх апиронууд гэж тус нь сая тайлбар үзээд дуслаа, тийм ээ. За үүн дээр одоо энгийн болов жижигхэн амархан ойлголт харагдаж байна, тийм ээ. За бактерис маань өөрөө зохицуулдаг шүү гэж. За тэр лактоз дутаад ирвэл тэр яаж юм? Гаднаас лактозоос задлах, эсгүүдийг нийлэгжүүлэх, өөрийн гэсэн зохицуулгыг хийж байгаа байдлыг энгийн анимашнгаар үзүүлж сонирхоллоо. За активаторууд гэж энэ бас зохицуулагч уургуудын нэг. Тэгэхээр энэ активаторууд энэхээ молекултай шууд холбогддог. За транскрипцийг хүчтэй эрчимжүүлдэг. За глюкозын метаболизмд бол их оролцдог. Ялангуяа прокариотистээр глюкозын метаболизм илүү их судлагдаж тайлбарлагдсан байгаа. За глюкозын метаболизмд оролцдог уургуудыг лагапирон хариуцдаг.
За активаторууд маань катаболит активатор уураг, кап уураг гэдэг уураг оролцдог. Аперонуудын транскрипцийг энэ уураг бол эрчимжүүлнэ. За сахарын солилцоонд оролцох энзимүүдийг бол аперон кодлсон байдаг. За CMP капд бол туслана. За CMP нь бас каптай холбогдож идэвхжүүлнэ. За кап нь ДНХ-тэй холбогдоод лакопероныг удирдна гэдэг ийм үйлдэлүүд шат дараалан хийгддэг. За глюкоз ихссэн тохиолдолд CMP бага байвал CMP каптай холбогдох боломжгүй. За транскрипцийг өдөөх боломжгүй болно. За ингэснээрээ бактери глюкозыг бол ашиглах боломжтой болно гэсэн үг байна. За сахар бусдаас илүүтэд бол тооцогдож бодисын солилцоо нь бол явагдана. За үүн дээр бас харуулсан байна тий. Глюкоз бага тохиолдолд цитоплазм дахь эдгээр уургууд хэрхэн зохицуулагдж байгаа байдлыг харуулж байна. Тэгээд ирэхээр CRP уураг CMP-тэй холбогдоод тэр яаж вэ? Энхансер хэсэг буюу зохицуулах хэсэгтэй холбогдож за тэгээд ерөнхий полимераз хэсэгтэй энэ давхар нөлөөлөөд транскрипц байнга явагдаад байна гэсэн үг. Тийм ээ. Тэгээд ирэхээр зэрэг нөгөө талаасаа глюкоз их байгаа тохиолдолд эдгээр апероноос ерөнхий полимераз хэсэг холбогдох боломжгүй. Түүний хүчлэг энхансертэй холбогдох молекул байхгүй учраас тэр апероноос сулраад гараад явчихж байна. За ингэхээр транскрипц эхлэхгүй аперон одоо дарангуйлагдсан байгаа байдал бол энд харагдаж байна. За лагаперон эрэг сүрэг хяналтаар бол зохицуулагдана гэж хэлж байгаа. Эрэг сүрэг хяналт гэдэг маань өөрөөр хэлбэл нэг нь дарангуйлах, нөгөөдг нь яаж вэ? Транскрипцийг явуулах энэ түвшин зохицуулагдана гэж ойлгох болно. За лактоз бага байгаа тохиолдолд репрессорууд транскрипцийг блоклно. За лактоз өндөр байгаа тохиолдолд аллолактоз репрессортой холбогдоод транскрипц явагдана гэдгийг харуулж байна. За лагаперон маань глюкоз байгаа хэдий ч за каптай холбогдох боломжгүй тохиолдол бас байж болно. Транскрипцийн процесс энэ тохиолдолд удаашрна. За глюкоз байхгүй тохиолдолд кап промотертай одоо бүрэн холбогдно. За транскрипц үүний үр дүнд хурдтай явагдана. За энэ дээр бол харагдаж байна тийм ээ. Глюкоз бага байгаа тохиолдолд орчинд глюкоз бага байгаа тохиолдолд кап CMP-тэй холбогдоод тийм ээ. Тэгээд капинтай холбогдох буюу энэ маань өөрөө ерөнхий полимеразыг өдөх байдалд хүргэнэ. За нэгэнд ерөнхий полимераз промотертой холбогдсон тохиолдолд лагаперон бүрэн идэвхжиж ажиллах боломжтой болж эцсийн бүтээгдэхүүнүүдийг гаргана гэсэн үг. За глюкоз их байгаа тохиолдолд тэр яаж вэ? Түүнээс салж ингээд идэвхжлийг бол багасгах ийм үйлдэлүүд хийгддэг байна. За энэ дэр бүр илүү харагдаж байна тийм ээ. За бид нарын мэддэг лагаперон эндээс эхэлж байна. За энэ зохицуулгын хэсэг нь бол энд байна. Ерөнхий полимераз холбогдох мөн оператор хэсгүүд энд харагдаж байна. За промотер хэсэг дээр өшөө биднэрт нэмж ерөнхий полимеразтай байнга холбогддог идэвхтэй кап молекул энд харагдаж байна. Тэгэхээр капыг идэвхжүүлэхийн тулд CMP зайлшгүй холбогдох шаардлагатай. Хэрвээ CMP-г бол кап хизээж идэвхжиж бол чадахгүй гэсэн үг шүү дээ. Идэвхжиж чадахгүй бол ерөнхий промотерын дээр ажиллах ерөнхий полимераз хэсэгтэй түүнийг өдөөж байнга холбогдож идэвхжүүлэх энэ эрчмийг бол бууруулцдаг. Тэгэхээр энэ эрчим буураад ирэнгүүт эсвэл транскрипц маш айжуу явагдана, эсвэл бүр байхгүй болчих. Ийм жишээнүүд харагдаж байна. За эцэст нь дүгнэхэд прокариотын гений экспресс хянахдахтаа транскрипцийнхаа түвшинд хянагддаг шүү гэдгийг хэд хэдэн жишээн дээр хэлбэл авч үзлээ. За мөн прокариотисээс эсрэгээрээ эвкариотисын гений экспресс маш олон шаттай нийлмэл бүрдэл процесс явагддаг учраас энэ бол транскрипцийнхаа түвшинд өшөө дээрээс нь
эренхээ процессинг, мэдээллийн эренхээ транспортын төвшинг, за мэдээллийн эренхээ трансляцийн төвшинг, деградацийн төвшинг, за уургийнхаа деградацийн төвшинг тусдаа бол хянагддаг. За энэ бол прокариотсын хажууд маш нийлмэл бүтцтэй, за өшөө дээрээс нь олон процессууд, олон молекулууд оролцсон олон үйлдэлүүд бол явагддаг, өндөр түвшинд зохицуулагддаг гэж ярьдаг. За үүнийг дараагийнхаа лекцэн дээр та бүхэнд тайлбарлах болно. За анхаарал хандуулсанд баярлалаа.